Ингээд Вашингтон DC хотоос машинаар 18 цаг явсны эцэст Iowa State-ийн сургууль дээрээ хүрэлцэн ирээд байна. Энэхүү сургууль маань Америкийн нэгдсэн улсын төв хэсэгт байрлах Iowa мужид 2 дахь том их сургууль юм аа. За Iowa мужийн хүн амын ойролцоогоор 3 сая гаруй манай Монголын хүн амтай ойролцоо. Энэхүү мужийн онцлог гэвэл нийт эрчим хүчнийхээ 50%-ийг салхинаас авдаг хамгийн renewable мужуудын нэг. Мөн амьдрахад хамгийн хямд зардалтай мужуудын нэг. Энэ байр, бензин, даатгал, шатхуун бүгдээрээ хямд. Мөн ажилгүйдлийн түвшин багтаа газар. За тэгээд энэ том төв хэсгийн мужуудын найрсаг зангаараа ер нь Америкийн нэгдсэн улсад алдартай байдаг. Англиар Midwest friendliness гэдэг. Тэр нь төв мужуудын хүмүүсийн найрсаг харилцааг тодтогч байгаа юм. За ингээд сургуультайгаа танилцъя. За ингээд Iowa State их сургуулиас та бүгдээ мэдчиж байна. 30,000 гаруй оюутантай. За 30,000 гаруй оюутных нь 10,000 нь сургууль кампус дотроо ажилладаг гэж байна. Тэгэхээр 3,000 оюутны чинь нэг 10 нь гадаад оюутан байгаа. Тэгэхээр өнөөдөр олон улсын оюутнууд бол ялангуяа манай Монгол залуучууд маань бол хангалттай энд ажил хийгээд сургалтын төлбөрөөр хөнгөлөх юм боломж бол байдаг. Сургуулийн scholarship буюу тэтгэлэг assistant professorship program гэдэг маш их олон ийм тэтгэлэг авч сургалтын төлбөр хөнгөлөх юм боломж байдаг. Ер нь бол олон улсуудын оюутнууд за манайхаар явсан хүмүүс бол нэг дор хаяж нэг 60% тэтгэлэг авчаад байгаа. Тэгээ өөрсдөө сургууль дотор ажиллаад байдаг. Тэгээд ер нь миний ард байгаа юм хөөх юм жижиг юм гол хиймэл гол л да. Тэгээ энэ хөрхөн юм галуунууд. За Америкийн нэгдсэн улсын хаанч байж идэг да. За ингээд хэдүүлээ явъя. Цаашаа үзлүүлээд. За Iowa State их сургууль ойролцоогоор 5300-аас 5800 акр газар эзэлдэг. Тэрний ойролцоогоор 20 гаруй километр талбай эзэлдэг гэсэн үг. Үүнд мэдээж энэ сургуулийн олон судалгааны парк, төвүүд багтсан байгаа. Тэгэхээр ер нь ямар нүсэр сургууль болохыг та бүгд байна төсөөлж байгаа хаа. Цаг авах шүү байгаа. Их алдартай юм шүү байна. Гол одоо яг төв цэгэн гэж хэлж болно. Iowa State их сургууль маань 150 гаруй жилийн түүхтэй. Байшин барилгаар нь бас илэрхийлэгдэж байдаг. Жишээ гэхэд энэ байшин 1925 онд ойролцоогоор 4,000 гаруй сурагчтай байжээ. Тэгээд мэдээж жил ирэх тусам кампус нь өргөжин тэлж одоогоор 160 гаруй сургуулийн байшин барилга факультеттэй болсон байна. Энд ойролцоогоор 99 улсын 4500 гаруй гадаад оюутан залуус
дэлхийн өнцөг булан бүрээс ирж суралцдаг гэж байна. Хамгийн гол нь бусад том сургуулиудтай төлбөрийн харьцуулбал үнэхээр хүн бүрт хүртээмжтэй гэдэг уриатаагаар анх нэгдсэн тэр амлалтаа одоо хүртэл хадгалж байгааг бид мэдэх болно. Юуны өмнө биднийг энд өрн авчирсан танд талархлаа илэрхийлье. Та өөрийгөө бидэнд зөвчгөө налзуулахгүй юу? Тэглгүй яах вэ? Бидний зорин ирсэн танд баярлалаа. Намайг Марк Андерсон гэдэг. Би олон улсын үйл ажиллагаа хариуцсан дээд захирлын албаачдаг. Гол чиг үүргэн гэвэл гадаад оюутнуудын өгдөл хүлээн авах бичиг баримт шалгаж сургуультай эсвүүлж авах шийдвэрийг гаргадаг их үү. Ер нь олон улсын оюутнуудад зориулсан танаа сургуультай ямар хөтөлбөр боломжуудын талаар та товчхон дурдвал маш их олон төрлийн байгаа. Мэдээж програмаас шалтгаалаад өөр төрлийн байдаг. Хамгийн чухлаас нь дурдвал манай дээр Learning Center гэж байгаа. Энэхүү центр төв дээр тухайн оюутан маань ганцаарчилсан зөвлөгөө профессортай эсвэл ангийнхаа хамт олонтойгоо нийлж төсөлийг удирдах, тэр төсөлтөд туслуулах баг хамт олноороо ганцаарчилсан байж болно. Баг хамт олноорооч тусдаа зөвлөгөө аваад авах боломжтой байдаг. Мэдээж их сургууль сурах нь бол амаргүй шүү дээ. Тийм учраас бид байж болох бүхий л дуслах дэмжлэгийг бол энэхүү Learning Center дээр байлгадаг. Би тантай уулзахаас өмнө сая номын сандаар тэгтэл яг тэр мэрэгжил бүрт одоо тусгайлан ганцаарчлан зөвлөгөө өгдөг ийм баг хамт олон номын сандаар байсан нь намайг бол үнэхээр гайхшруулсан. Энэ хүмүүсийн тусалцаа авснаар залуус маа зөвхөн онлын хичээлээс гадна практик дээр суурилсан чадамжийг хамтдаа авдаг гэсэн үг. Энэ сургуулийн маань Айм гэдэг жижигхэн хотод байрладаг мөртлөө би ерөөсөө хотыг олж хараагүй. Хаашаач орсон iOS гэдэг сургууль харагддаг. Үнэхээр том сургууль юм аа. Та бидний сургуулийн талаар товчхон танилцуулаач. Тэглгүй яах вэ? Нэгт энэ сургууль маань ойролцоогоор 31,000 гаруй оюутан суралцж байна. Айм хот нь хүн амаараа 6,000-аас бага. Үндсэндээ Айм хот маань өөрөө манай сургуулийн нэг хэсэг гэж хэлж болно л да. Энд их олон давуу талтай. Жишээ нь энд ямар ч машины төвжил байхгүйгээс гадна хотод байдаг бүх зүйл энд байдаг. Дээр нь аюулгүй байдал, тав тух, байрсаг харилцаа гэдэл олон давуу талууд бий. Мөн манай сургуулийг тойроод маш их олон шинжлэх ухаан, техник, технологийн, судалгааны парк байдаг. Захаасан дурдах юм бол оюутны инновац төв. Тэрхүү инновац төв дээр уралдааны машиныг бүр анхнаас нь бүтээж, нарны энергиээр ажилладаг машиныг бүтээх гэл олон төрлийн инновацлог бүтээлүүд өдөр болгон явагдаж байдаг. Центрийг $50 сая бүтээгдсэн гэж сонсон. Хонь хандвар болсон гэсэн. Хандив гэснээр санхүүгийн ямар төрлийн тусламж жишээ нь одоо тэтгэлэг ялангуяа олон улсын оюутнуудад зориулсан хөтөлбөрүүд байдаг вэ. Мэдээж бас оюутнууд маань сургууль дээр ажиллах боломжтой байгаа бах тийм ээ. Манай дээр байгаа санхүүгийн дэмжлэгүүдийг залуус бүр ашиглаасаа гэж би хүсдэг. Хэд хэдэн санхүүгийн дэмжлэг авах арга замууд бий. Нэг нь манай Excellence Scholarship буюу энэ тэтгэлэг нь шууд олгогддог гэдгээрээ бусдаасаа онцлогтой. Нэг үгээр хэлбэл тухайн оюутныхаа голчтон, академик, голчтон, IELTS оноо, ACT оноог бид харгалзаж үзэж байгаад шууд олгодог тэтгэлгийг байдаг. Тэр маань жилд ойролцоогоор $14,000 тэтгэлэг авдаг. За хоёр дахь нь бол Merit Scholarship гэж байдаг. Тэр нь өмнөх Excellence Scholarship-ээс ялгаатай нь бусад оюутнуудаа өрсөлдөж байж авдаг гэсэн үг. Бас л голчтон ACT оноо хардаг. За тэрийг бол бид нар Merit Scholarship гэж байгаа. За гурав дахь тэтгэлэг бол академик. За академик scholarship маань болохоор тухайн мэрэгжил, жишээ нь тухайн хүүхэд маань IT ч юм уу, инженерийн чиглэлээр сурж байвал тухайн салбраасаа тэтгэлэг авдаг. Дашрамд хэлэхэд тухайн салбраасаа миний дөрвөн дээрх дурдсан хоёр тэтгэлэг дээрээ нэмээд авна гэсэн үг.
Дээр нь статистик тоог хэмжээгээр Iowa State-ийн сургууль өөрийнхөө 10,000 гаруй оюутан сургууль дотроо ажиллаулдаг. Энэ бол статистик тоо баримт. Жил болгон шүү дээ. Энэ бол үнэхээр том тоо. Итгэмээргүй тоо байна шүү. Та 31,000 гаруй оюутан суралцдаг гэлээ. Тэдний бараг ойролцоогоор 10 гаруй нь гадаад оюутан эзэлдэг гэж ойлгож болох уу? Тийм, тэдэж бас яг адилхан ажиллах боломжтой. Бүх салбарт. Жишээ нь олон гадаад оюутанд кафетерид ажиллаж өдийн хоолоо өнгөө юу эддэг ихтэй байдаг. Бакалаврын оюутнуудад зориулсан судалгааны ажлууд байдаг. Тэрэн дотроо оролцохоос гадна бас ажиллах боломжтой. Мөн дээрээс нь зөвхөн сургууль дотроо ажиллаа зогсохгүй сургуулиас гадна манай сургуулиудтай гэрээтэй компаниудад дадлагын ажил хийх боломжтой байдаг. Вау. Нэг үгээр хэлбэл эзэн хичээж чадвал юу ч хийх боломжтой байдаг юм байна л да. Манай нэлээд оюутан энэ сургуулиас хамгийн багадаа жилдээ $10,000 тэтгэлэг авсан байдаг. Дээр нь дахиад сургуультай ажиллаа төлбөрөө бас хөнгөлөх боломжтой гэж та ярилцлаа. Дараагийн асуулт маань ихэнх залуучууд Iowa их сургуулийн талаар тийм сайн ойлголттой байдгүй. Дөрөв та 100 гаруй өөр төрлийн мэргэжил олгодог гэж хэллээ. Энэхүү мэргэжлүүдийн талаар ранкинг талаар та бидэнтэй товчхон хуваалцвал. Мэдээж бид ойролцоогоор 110 өөр төрлийн мэргэжил олгодог. Бүгднгийнх нь ранкинг дурдвал бидэнд тийм хангалттай цаг байхгүй байх л да. Олонд хамгийн танигдсан мэргэжлүүдийн захаас дурдвал манай инженерийн програм байна. Инженерийн програм дотор инженерийн механик инженер салбар нь орно. Ер нь манай 110 өөр төрлийн програмаас хамгийн том нь манай инженерийн програм байдаг. Ойролцоогоор 6,000 гаруй оюутан суралцдаг. Энэ тоо нь зөвхөн мужтай гэхээсээ илүү нэгдсэн улстай томдоо орох тоо л да. Зүгээр жил болгон манай зөвхөн инженерийн програм дээр ажлын яармаг болдог. Маш их олон компаниуд ирэх нь ойлгомжтой шүү дээ. Энэхүү яармагт оролцсноор манай залуус маань зөвхөн онлайн хичээлээс гадна бодит практик дээр суурилсан чанартай мэдлэг олох ач тустай. Мөн манай IT компьютерийн салбартаач бас тэргүүлэгчтэй нэг гэж хэлж болно. Ялангуяа манай virtual бодит байдлын машин мэржлэрээ улстай гэхээсээ дэлхийн тэргүүлэгчдийн нэг гэж хэлж болно. Гэх мэт олон төрлийн нарийн мэргэжлүүд бий л дээ. Iowa State их сургуулийн санхүүгийн их сургуульч нь 3 төрлөөс гардаг гэж би сонсон. За мэдээж нэгдүгээр сургуулийн төлбөр, хоёр дахь нь нэгдсэн улс болон мужийн тэтгэмж. Гэхдээ энэ хоёроос хамгийн том нь ханивын мөнгө гэж сонсон л да. Яагаад юм бэ? Үнэлдээ хамгийн гол үзүүлэлт бол хүмүүс үнэхээр амьдралаа өөрчилсөн чанартай мэдлэг олж авсан хүсэл мөрөөдлөө биелүүлснийхээ дараагаар энэ чадварыг бий болгож чадсан сургуультай эргүүлээд хандив баярлсан сэтгэлээ нэг болгон өгдөг гэхүү дээ. Одоогоос бараг 8 жилийн өмнө манай нэг бизнесийн сургуулийг төгссөн хүн манай сургууль $50 сая хандив өгсөн байдаг. Тэр хүн алдартай хүн байсан уу? Тийм алдартай хүн бол биш. Гэхдээ маш сайн бизнесмен хүн. Түүний энэхүү хандив нь манай сургуулийн тухайн бизнесийн танхимыг Ivy бизнес болгож чадсанараа онцлогтой. Мэдээж бид энэхүү хандивынхаа мөнгөөр байшин барилгаа шинжилгэхээс гадна буцаад тэтгэлэг болгож бусад залуустай боломж олгодгоороо онцлогтой байдаг. Гайхалтай үнэхээр сургуультай талархаж явдгаасаа энээс илүү яаж илэрхийлэх вэ? Мэдээж ийм зөвхөн хүний хандив. Тэрнээс гадна хандив. Тэрнээс гадна компани, корпорац манай сургуулийн компани корпорац зөндөл тусламж өгдөг л дээ. Мөн тухайн учир нь манай сургуулийн боловсон хүчин үнэхээр тэднэрт танигдсан гэсэн үг. Тэгээ сургуулийнхаа гадна сайн дүнжин байшингуудыг би харсан л да. Зөндөө байшингууд ингээд кампусыг тойроод байж исэн. Тэр дотор бас олон алдартай компаниудын лого байсан. Тэнд ер нь яагаад ингээд сургуулийг тойроод байж идэм бэ? Iowa мужид дэлхийн шилдэг олон компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Тэдэнд мэдээж чанартай боловсон хүчин хэрэгтэй. Тэрийг манай сургууль
гаргаж чаддагтай. Жил болгон эдгээр компаниуд өмнөх жилээсээ илүү олон төгсөгчдийг өөрсдийнхөө компанитай авч ажилуулдаг. Жишээ нь манай зарим нэг гадаад оюутнууд нисэх онгоцны сансрын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн алдартай Collins Aerospace дадлагын ажлаа хийж, зарим гадаад оюутнууд маань сургуулаа төгсгөөсөө ч өмнө ажлын урилга авч бүтэн цагийн ажилтан болсон тохиолдлууд цөөнгүй бий. Өчигдөр би маркетингийн хичээл сонирхлоо тэгсэн профессор цуг яг маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани нэг төлөөлөгч цуг хичээл зааж байсан. Анги танхимд 10-аад гаруй хүүхэд байсан л да. Энэ бол бас том боломж шүү, тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Хэрэв их сургууль амжилттай үйл ажиллагаа явуулъя л гэж бодож байвал оюутнуудаа маш их хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэгээд тэдгээр оюутнууд нь ажлын талбарт өрсөлдөхүйц байх шаардлагатай. Миний бодлоор Iowa их сургууль энэ үүргээ маш сайн биелүүлж чаддаг гэж бодож байна. Тийм ч учраас шилдэг компаниуд манайхыг зорин ирдэг гэж бодож байна. Эдгээр нь харилцаа нь маш үнцэнтэй нөхөрлөлийг бий болгодог гэж бодож болно. Тийм шүү. Iowa их сургуулийн ранк юу хэдээр байдаг вэ? Өдөг гэж хэлж болно. Олон үзүүл байдаг учраас тухайн чиглэл мэргэжил болгоны ранкийг хэлэхэд хэцүү. Жишээ нь манай инженерийн програм гэхэд л топ 50-даа ордог. Зөвхөн улсдаа биш дэлхийд гэж хэлж болно. Жишээ нь гэхэд манай хөдөө аж ахуйн програм дэлхийд эхний 5-д ордог. Гайхалтай. Олон төрлийн тусалцаа боломж бүрдсэн байдаг учраас чанартай програм боловсон хүчин бий болгодог байх л да. Хоёул одоо Iowa State сургуулийн хүүхд түүхээс нь жохон ярилцъя. Бидний түүх үнэхээр ойролцоогоор 150 жилийн түүхтэй. Хүн болгонд хүртээмжтэй сургууль бий болгоё гэж анх нэгтэй зорилго тавьсан байгаа юм. Дээр нь практиктай суурилсан системтэй байхаар энэ үзүүлэлтийг баримталж ажилласан гэж хэлж болно. Сургуулийн газар зүйн хэмжээгээр улсдаа манайх 2-т ордог. Хоосон газар байсан гэж хэлж болно. Зорилго нь том практиктай суурилсан институтыг бий болгох. Одоо ч тэр зорилго нь хിവэрэ байна. Мөн хүн болгонд хүртээмжтэй, өрсөлдөхүйц, чадамж өндөртэй сургалт институтыг бид бий болгож чадсан. Өдөр явж байхад дэлхийн 1-2 дугаар дайны тухай дурсгал хөшөө кампус дотор олж харлаа л да. Энэ бас энэ сургуулийн түүхийн нэг хэсэг байх л да. Мэдээж энэ хүү хоёр үйл явдал хүн төрлөختөнд харанхуй толб үлдээсэн. Одоо ч гэсэн жижиг дунд гэлтгөө иймэрхүү мөргөлдөөн үүсчил байна. Гэхдээ энэ хоёр шиг маш их хор хөнөөлтэй нь үгүй. Коллежийн насных нь мэдээж зэрэг татдаг. Зэрэг яалб хааж манай сургуулиас цөөнгүй олон оюутнууд явсан байдаг. Тэднийхээ гигant дурсгал зориулж бид нар ийм хүндэтгэлийн болон зайг бий болгосон юм л да. Танд миний асуугаагүй эсвэл асуугаасай гэсэн зүйл байна уу? Олон зүйлийн талаар хуваалцмаар байна л да. Жишээ нь гэхэд манай сургууль дээр 800 гаруй оюутны клуб байдаг. Мэдээж анги танхимын хичээл чухал да. Гэхдээ хүн болгоны хүсэл мөрөөдөл өөр. Тийм учраас манай дээр бүжгийн, шатрын, гуйл, загсан бөмбөг гэдэл улстай нэлээд дээгүүр багтаа мууж хооронд тоглож явж байдаг. Бас ч баг мууж хооронд тоглоод явж байдаг. Сагсан бөмбөгийн багч байдаг. Залуус маань эдгээр клубд орж дуршиж үзэж дуртай дургуугаа мэднэ гэдэг бол том боломж. Бидний зорилго боломжийг хангахад чиг үүрэгтэй гэсэн үг. Монгол оюутнууд маань үнэхээр сэтгэл хангалуун байдаг нэлээ. Мөн манай сургуулийн хамгийн том эсэгчид open option буюу нээлттэй боломжууд гэсэн програм байдаг. Юу гэхээр 18 настай хүүхэд шууд мэргэжлээ сонгоод ирээдүгөө тодорхойлох амаргүй шүү дээ. Тэгэхээр энэ програмын гол хүчин зүйл нь тухайн оюутныг өөрийгөө олоход нь ирээдүйд юу хийх төлөвлөлт нь зүгээр нэг зөвлөөд заах биш. Судалгаа практикаар үндэслэж бид нар хичээлээ заадаг гэсэн үг. Жишээ нь манай дээр нэг гадаад оюутан 3 дагалдах мэргэжлийг зэрэг сураад явж байна. Бид тэгж сур гэж шаарддаг. Тухайн хүүхүүд маань өөрөө л энэ сонголтыг хийсэн. Бидний зорилго бол тухайн зорилгот нь тусалж дэмжлэх явдал юм.
бакалавра төгссөний дараа 1 жилийн дотор мастраа хамгаалаач хөтөлбөр байгаа. Тухайн хүүхэд маань хурдан төгсөхийг хүсвэл шүү дээ. Мөн манай IT буюу ялангуяа AI хөтөлбөрийг ямар ч мэргэжилтэд уялдуулаад жишээ нь инженер, хөдөө аж ахуй гэдэг төгсөж болдог гэсэн. Төгсөөд 2 мэргэжилтэд болно гэсэн үг л дээ. Мөн бас нэг зүйлийг дурдах нь зөв болов гэж бодож байна. Аим хот байрладаг Iowa их сургуулийн аюулгүй байдал дахин дурдах нь зөв болов гэж бодож байна. Үнэхээр өөр төвшөнд байдаг л та. Жишээ нь манай сургуулийн өөрийн цагдаагийн албатай зөвхөн сургуулийнхаа хүрээнд байдаг. Тэд яг л бидний айдал найрсаг манай хамт олонны нэг гишүүд гэсэн үг юм. Жишээ нь хэрв нэг оюутан маань оройтоод кампустаа очих гэхэд машин олдохгүй байвал манай сургуулийн цагдаа руу очиод залгахад л манай яг л таксины үйлчилгээ үзүүлж байгаа юм шиг тухайн оюутнаа аваад сургууль дээр нь хүргээд өгдөг гэсэн үг. Баярлалаа. Thank you so much for finding the time for us to interview you. And Absolutely, it's my pleasure. And we hope to continue working with you. We look forward to seeing more Mongolians here. Ер нь тэгэл хүн өөрөө хичээж чадах юм бол энэ сургуулийг яаж хийж байгаа төгсөх юм бэ? Санхүү манхуу яах вэ? Тэгээд учир нь олдно. Өөрөө суралдаа сураад энэ school campus-тай ажиллаа хийгээд детгэлгээ аваад профессортай туслаад байж болох бүхий дэмийг энд бол хийж болно. Тэгээд за яг сургууль болгон 100 гаруй мөржил олгодог баг. Гэхдээ Iowa State бол үнэхээр өвөрмж. Үнэхээр энэ сургууль бол яг ингээд энд ирэхээр хэрвээ та бүгд маань ингээд нэг Disneyland ч юм очих юм бол хаашаа зарсан Disneyland харагддаг те. Тэгээд энэ дотор бол яг л хаашаа зарсан ерөөсөө Iowa State их сургууль харагдчихэв. Юу гэсэн үг вэ гэхээр зарим ихтэй сургууль очихоор яг хот нь харагдаад идэв. Сургууль байгаа мó хотод байгаа мó ялагдахгүй. Тэгээ энэ жижигхэн AMB хотод байгаагийн нэг давуу тал нь гэвэл ерөөсөө л энэ сургууль маань нөгөө AMB хотоос хамаагүй том, маш том комплекстэй бүгдийг залуучууд бүгдүүдийн төлөө ингээд засуулсан ийм сайхан сургууль байна. Тэгээд Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулаач. Сайн байна уу? Манай тавтаа морил намайг Melia Lead гэдэг би Iowa State сургуулийн номын сангийн харилцаа хариуцсан захирлын албаашдаг. Өдөр болгон манай номын сан дээр гадаад болон дотоодын 6-аас 10,000 оюутнуудыг зөвлөжлүүлдэг. Бид энэ газар гэрээсээ хол гэр гэж хоцолдог юм. Манай төв дээр ойролцоогоор 2.3 сая ном байдгийн дээр нэмээд 2 сая гаруй захим ном байршдаг. Эдгээрийг хадгалахын тулд ойролцоогоор 400 гаруй датабейс байршуулсан байгаа. Үүнд мэдээж манай детгэлэг судалгааны ажлын төслүүд бас багтсан байгаа. Манай номын сан дээр зөвхөн хичээлээ хийхээс гадна найз нөхдөөгөө уулзалдах газар гээд олон анги танхим бий л дээ. Гайхалтай юм аа. Энэ номын сан хэдэн онд байгуулагдсан юм бэ? Манай номын сан анх Iowa State их сургууль 1806 онд үүсгэн байгуулагдахад хамт бий болсон гэж хэлж болно. Яг одоо бидний энд харж байгаа энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Анх 1925 онд үүд хаалгаа нээсэн байдаг. Энэ байшингаас гадна өшөө орчин үеийн технологитой 3 салбар нэмж байж байгуулагдсан байгаа. Хэрв та анзаарвал манай хүмүүсийн хоорондох зайгийн чухалчилж авч үзсэн байгаа. Мэдээж орчин үеийн шинэлэг тоног төхөөрөмж, тавилга байршуулагдсан гэсэн ч бид түүхийг илэрхийлсэн хуучны тавилгаач бас цуг аваад үлдсэн байдаг. Энэ байшингийн гаднах дизайныг та харвал 1925 онд байгуулагдсанараа хадгалж үлдээсэн байгааг харж болно. Хуучин архитектур шинтэй хосолсон байгааг та анзаарч байгаа хаа. Номын сан дээр оюутан залуус маань шинийг илүү нухацтай судалж, өөрсдийн боломж болцоогоо нээн мөн илүү детгэлэг авах судалгааны ажлаа баяжуулж хамгаалагдсныхаа дараа тэдгээр судалгааны ажил нь манай номын сангийн нэг хэсэг болж үргэлжлүүлж байдгаараа онцлогтой юм. За би түрүүн Iowa их сургууль 160 гаруй байшин барилгатай гэж ярьсан. Мэдээж энэ том комплексд бүх зүйл байх нь ойлгомжтой. Тэрний дотор оюутнуудад зориулсан дэлгүүрүүд байдаг. Даршран дуулгахад эдгээр дэлгүүрүүд нь давтаргүй байдгаар онцлогтой. Энэ бас Apple-ийн store байдаг, Apple-ийн дэлгүүр байдаг. Тэгээд
энд байгаа бүх одоо электрон бараа, iPad, компьютер, утас маань татваргүй байдаг. Тэгээд сургуулийн оюутан маань өөрийнхөө оюутныхаа үнэлгээ үзүүлээд татваргүйгээр эндээс бараа авах боломжтой. Жишээ нь iPhone гэхэд нэг за $1000 гэхэд чинь татвар чинь бас нөгөөхөн тухайн мужаас хамаараад 6-аас 10 өдөр байдаг. Тэгээд татваргүй авах чинь нөгөөхөн ойролцоогоор $60-аас $100 хэмждэг байх нэ. Энэ сургуулийн талаар бол одоо ярих юм бол баг мэдгүй үзэх юм бол би лав ингээд алхаад ингээд үзээд явах юм бол бид нар одоо зөвхөн номын санд нэхэд баг цаг гаруй болж дуусч шүү дээ. Тэгээ ийм өчнөө байшин байгаа боломж байдаг. Үнэхээр залуучуудыг бас сурах гад одоо ингээд бэлдээд ингээд байж болох бүхий л юм хамагдсан байдаг. Дотор нөгөө олон улсын оюутнууд маань ажиллах бүрэн боломжтой байдаг. 20 цаг хүртэл мэдээж ажиллах боломжтой байдаг. Гэхдээ тэр ажлын боломжууд нь бол ерөөсөө хаасаагүй байж идэг. Яа тэгвэл ийм том сургууль кампуслахоор ажиллах хүчин бас бага байдаг. Тийм учраас гадны оюутан болон дотоодын оюутнаас ажиллах хүчнээ одоо авдаг гэсэн үг. Тэгээ хүүхд маань ялангуяа олон улсын оюутан Монгол залуус маань энэ сураад ингээ сайхан сурангаа ажиллаад бас нэг бүр л илүү сурах байх. Одоо энэ сурангаа ажиллахаар чинь нөгөө олон найз нөхдөд болохоос гадна одоо сургуулийнхаа орчиндөө илүү танилцдаг ч юм уу. Ер нь ингээд энэ кампустай ажилладаг хүүхдүүд маань илүү л миний бодлоор илүү тийм активны байдаг юм шиг санагддаг. Тэгээд залуус маань хүрээ боолж өгвөл ямар салбарт одоо кафетерияч ажиллаж болно, профессорын туршлагч хийж болно. Профессорын туслах гэснээс профессорын assistantship програм авахд бол авчих юм бол ер нь ихэнх тохиолдолд төлбөрөө 100% хөнгөлцдөг. Тэгээд зарим тохиолдолд одоо бас $1000-аас $1500 сар болгоны стипенд хүртэл авах юм боломжтой байдаг. Iowa State их сургууль нь Америкийн нэгдсэн улсын түүх хэсэгт байрлах Iowa мужид 1858 онд анх үүсгэн байгуулагдаж нийт 160 гаруй жилийн түүхийг бүтээгээд байна. Энэхүү сургууль нийт 30 гаруй мянган оюутан суралцдагаас 4500 гаруй нь гадаад оюутнууд эзлэж байна. Тус сургууль нийт 120 гаруй төрлийн бакалаврын зэрэг, 110 мастер, 83 өөр төрлийн докторийн зэрэг олгодог бөгөөд шинжлэх ухаан, инженер, судалгааны чиглэлээр улсдаа тэргүүлэгч сургуулиудын нэг юм. Iowa State их сургуулийн давуу талууд маш олон байдаг. Захаас нь дурдвал 50 гаруй өөр төрлийн тэтгэлэг хөнгөлөлт дотоодын болон гадаадын оюутнуудад олгодгоороо онцлогтой. Сайн байна уу? За. Өөрийгөө бидэнд танилцуулаач. Намайг Минигийн Амар Жаргал гэдэг. Iowa State их сургуулийн докторийн хөтөлбөрт надад татварчдад сурч байна. Бас би өнгөрсөн жилээс эхлээд Iowa State их сургуулийн хөдөө аж ахуйн сургуульд нь хөтөлбөрийн мэргэжилтийн чиглэлээр ажиллаж байгаа. Вау. Ямар мэргэжлэр вэ? Хоёул боловсрал бах тий? Тийм, боловсрал, дээд боловсролын удирдлага чиглэлээр сурч байна. Ямар гоё юм бэ? PhD-гэр юм уу? Тэгээ PhD чи одоо хэдэн жил сурах вэ? Энд? PhD ер нь бол 5 жил, хөтөлбөрөөс шалтгаалаад өөр боловсролын хөтөлбөрийн дунд ч нь бол 5 жил. Энд байгаа энэ сургуулийн талаар хоёлаа жоохон дэлгэнгүй яриад одоо бид жоохон нөө сургуулийнхаа яг ингээд багш нар өгчдөр бол нэлээд профессор олон хүмүүстэй ярьлаа. Тэгээд яг монгол хүнтэй ярих чинь бас их дотны их өөр байх юм байна шүү дээ. Тэгээд яг монгол хүн одоо энд ингээд ялангуяа одоо PhD-гаар сураад тэгээд энэ сургуулийн програм одоо тий ямар боломжууд байдгийг одоо манай үзэгчд бол их нь одоо яг гадагшаа явж байгаа сууж байгаа PhD, бакалавр, магистр хэлний бэлтгэл, сколноо cultural exchange, соёлын солилцоогоос тийм сурах сонирхолтой хүүхдүүд буюу эцэгчид үздэг байхгүй. Тэгээд айлын сургуулийн талаар нэг жоохон дэлгэрэнгүй ярил. Iowa State их сургууль, Iowa-гийн их сургууль нь болохоор ер нь public буюу public Тэгээ одоо улсын сургууль. Улсын сургууль. Тэгээ 4 жил болон магистр докторийн хөтөлбөртэй хамгийн одоо
Америкт сургуулиуд их сургуулиуд ер нь шалтгааллаараа өөр байдаг. Iowa State их сургууль гэхээр яг research university буюу яг судалгааны сургууль гэдгээр алдартай. Тэгээд яг бүтэн нэр насаар Iowa State University of Science and Technology гэдэг ер нь шинжлэх ухааны технологийн талаараа илүү хөтөлбөртэй, тэмдэглэтэй. Тэгээд судалгаан дээр сурсан юм сургуулигаа. Тэгээ инженерийн хөтөлбөрүүд болохоор айгүй сайн. Хөтөлбөрөө ялангуяа бакалавр болон магистр чиглэлээр маш их оюутнууд инженерийн чиглэлээр суралцдаг. Мөн одоо нутаг байршлаасаа хамаарат хөдөө аж ахуйн сургуулиас алдартай. Ер нь бол улсдаа нэлээд дээгүүр ордог. Бараг нэгт ордог юм шүү дээ аж ахуй. Тэр IT өшөө чиглэлийн инженерийн чиглэлээр бас дэлхийн техник 50-д ордог гэж хэлчихлээ. Тийм. Ер нь бас хааны сургуулиуд дээгүүр. Тийм. Тэгээд их олон шалгуур байт юм ба штэ бас эхнийхээ 100-д нэлээд олон програм нь орсон байт юм байна. Бид нөгөө Iowa State тэгэхээр бас монголчууд нэг сайн мэдтгүү те. Тэгээд би зүгээр яг бас цөөнгөө сургууль дээр ирсэн. Тэгээд Iowa State-ийн кампус бол үнэхээр нөгөө би ийм кампус яг нэг үлгэд одоогоор бол зочиж үзээгүй байна. Сургуулийнхаа PhD програмаа дахиад нэг явцгаан бидэнд өргөөл. Тий, манай сургуулийн одоо боловсролын удирдлагын докторийн зэргийн сургалт нь болохоор яг 5 жилийн хугацаатай явагддаг. Эхний 2 жилдээ болохоор хичээлээ үзээд 3 дахь жилдээ одоо шалгалтаа өгөөд 4 дахь жилдээ яг судалгааныхаа ажлыг бие дааж хийдэг. Сургалтанд одоо докторийн сургалтын хөтөлбөрт яаж ирэх вэ гэхээр ихэвчлэн сургалтаас шалтгаалаад өөр манай сургуулийн хувьд гэх юм бол CV буюу resume-гээ явуулна. Дээрээс нь letter of intent буюу одоо яагаад энэ сургуульд сурмаар байгаа те яагаад энэ хөтөлбөрөөр сурмаар байгаа гэсэн захиагаа явуулна. Дээрээс нь багш нартайгаа холбогдоод яагаад ямар багштай хамт ажилламаар байгаа яагаад тэгэхээр судалгаа хийж байгаа аль мэдээж багшийн удирдлагаар ажиллах хэрэгтэй. Тэгэхээр багш нараас судлаад ямар багштай ажилламаар бас сахинд оруулж авдаг. Дээрээс нь reference letter буюу одоо чамайг тодорхойлох захиануудыг бас явуулах хэрэгтэй. Мэдээж бусад шаардлагуудын яг стандарт шаардлагууд гэх юм бол TOEFL-ийн, IELTS-ийн оноогоо авсан байх хэрэгтэй. Тэр нь одоо TOEFL хэд байх вэ? TOEFL нь болохоор манай сургуулийнх бол тийм гайгүй ер нь бас 80 юм уу 6.5 IELTS байсан. Тэгээ чи өөрөө нэгдүгээр сургуулийн багш үнсэн юм чинь баг 100 муутай л ирэл. Би өөрөө яг англи хэлээр сурсан. Болохоор яг англи хэлний хувьд бол гайгүй байсан. Дээрээс нь нэг шалгуур нь манай хөтөлбөрөөр бол магистрийн зэрэгээ хамгаалсан байх хэвээр. Гэсэн хөтөлбөр байсан. Гэхдээ зарим хөтөлбөрүүд нь болохоор Америкчин бакалавр төгсчөөд шууд докторт орох боломжтой байдаг шүү дээ. Тийм зарим хөтөлбөрүүд тэгэхээр хүмүүс одоо манай үзэгчд гайхчихж магадгүй тийм байдаг юм уу гэдэг. Зөвхөн Америк юм шиг байна. Тийм Америкт ерөнхийдөө яг 5 жилдээ 2 жилийн магистр хамгаалаад 3 жилдээ доктор хамгаалах тийм хөтөлбөрүүд бас байдаг. Тэр нь also яг санхүүгийн хувьд ч юм уу те яг хугацааны хувьд бас айгүй дөхөм. Тийм. Өөрөө ингээд энэ сургуульд research ингээд хийдэг гэдэг яаж давхар сургадаг гэдэг. Өөрийнхөө одоо түрүү нөгөө нэг тэтгэлэг ярьсан штэ. Одоо анх ингээд ирээд яаж ойлоо тэр professor assistantship програмд хамрагдаад тэгээд тэр талаараа ойлож байгаа нь дэлгэрэнгүй яриул. Бас манай үзэгч сонирхолтой байж магадгүй. Тий 2021 оны намар ирсэн. Тэгээд ирэхээс өмнө болохоор яг assistantship ч юм уу те ямар ажил хиймээр байгаа тэр хөтөлбөрүүдээ тэр ажлуудаа яг зохицуулаад янз бүрийн ярьслуудад орсон. Тэгээд ярьцлага өгөөд профессорын одоо туслах багшаар ажиллах тийм ажлын санал аваад тэр нь болохоор 10 цаг ажиллах байсан. Дээрээс нь 10 цагийн ажилтай тэнцэх одоо тухайн одоо департаментынхаа тэтгэлгийг аваад одоо нөгөө яг PH-ийнхаа одоо танхимдаа гэсэн үг шүү дээ. Судалгааныхаа. Тийм тэтгэлгийг аваад тэгээд сургуультаа ирэхээс өмнө ажиллаа олоод ирэх юм бол айгүй төхөм ер нь бол яагаад тэгэхээр одоо санхүүгийн хувьд ч гэсэн те арай илүү ойлголцтой яаж өөрийнхөө санхүүг зохицуулах вэ гэдэг үднээс тэгээд дараагийн жилд болтоо яг тэр ажлаа хийж байхдаа бусад өөр ажлуудыг судлаад тэгээд хөдөө аж ахуйн сургуулийн одоо хөтөлбөрийн одоо судлаач туслагаар одоо ажиллаж эхэлсэн. Тэрнээс хойш эндээ болохоор яг тэр ажилдаа 3 жил 20 цагаар 7 хоног ажиллаад тэгээд одоо яг бүтэн цагаар ажилладаг болсон байна. Тэгээд сургалтынхаа төлбөр бол
100% хөнгөлөгдөж байгаа. Сургалтын төлбөр 100% PhD. Дээрээс Тэгээд стипенд авна. Стипенд авна. Тийм сарын стипенд. Энэ улсын сургуулийн нэг давуу тал ерөөсөө энэ байгаад байгаа. Санхүүгийн сурвалж чинь 3-ыг сурвалжаар бич гарч байгаа шүү дээ. Одоо нэгдүгээр нь нөгөө мужийн санхүүжилт тийм ээ. Хоёр дахь нь бол мэдээж бидний одоо тодорхой хэмжээний хүүхдүүд чинь сургалтын төлбөр төлж байгаа. Гурав дахь санхүүжилт нь энэ хамгийн том нь буюу юу юм бэ лээ? Энэ хувийн энэ Монголоо нөгөө хандвийн donation тий. Өчтөр би сая нэг энэ юунд очиход тэр нөгөө Student Innovation Center-ийн хөгжлийн төв гэдэг нэг юм маш том барилга байгаа байхгүй. $50 бүрдсэн гэнэ доторх технологи гэсэн чинь тэрийг нэг хүн ерөөсөө ханд нэг $50 өгсөн гэж байна. Тэгэхээр би гайхаад одоо чинь ямар алдартай хүн байдаг үлээ Айвач марыг Taylor Swift байдаг үлээ тэргээд алдартай өгсөн чинь үгүй зүгээр л нэг тэтгэвртэй гарсан өвгөн ингээд өгсөн. Тэгээд яагаад өгсөн гэхээр зэрэг өөрийн сургуулийг төгссөн юм байна. Тэгэл яг энэ Америкчууд бас тэр талд айгүй сайн юм биш үү? Энэ ялангуяа боловсролын систем бол маш их дэмждэг нь харагдаж байгаа тий. Бас тэр Iowa State-ийн стадиум биш үү? Нэг тамтлын очиж зөндөөж тэр 15,000 хүний одоо тэр чинь бараг 100% ерөөсө хандвар босцсон байна тий. Би дотор нь ороод тэр нөгөө Fam Hall гэдэг тэрнийх нь ерөөсө бараг 80% дандаа нөгөө нэг ханд өгсөн хүмүүсийн нэрийг ингээд бараг алт үсгээр бичсэн байж. Тэгээд ингээд энэ их зөв тогтолцоо байна. Би зүгээр бас манаахан бас яг ингэж хэрэгжүүлвэл энэ хувийн хэвшил улсын сургуулиуд тийм ээ одоо манайч бас улсын сургуулиуд зөндөө байна шүү дээ. Хувийн хвшлийн оролцоог бас их оролцуулбал ингэж тогтолцоо зөв байх юм бол болчтой юм байна. Мөнгө бол олддог юм байна гэж хараад байгаа юм. Зөв тогтолцоогоо бий болгочих бол мөнгө ингээд ороод ирдэг. Бизнес өөрөө одоо яг профессор assistantship програм хийж байна гэж байна. Энэ гадуур ингээд би сая Iowa State-ийн гадуур ингээд харахад энэ жижигхэн юм манайхаар бол нэг сандвичэн одоо юу гэдэг юм бэ? Богоонч гэх юм уу? Байрлал би одоо гайхаад энэ одоо арга сансар төвийн судал гэх юм уу? Хайшаа гэсэн чи дандаа компаниудын төлөөлөгч нь тэнд амьдраад ингээд ажиллаж идэг гинэ. Зорилго нь энэ байгаа залуучуудыг нөгөө профессор одоо мэдээж хичээлээ зааж байгаа. За инженерийн чиглэлээр бол давхар нөгөө нэг инженерийн яг чиглэлээр одоо тэр ажил хувийн аж ахуйн нэгжийн яг практик дээр ажилладаг хүн давхар зөвлөгөө өгдөг юм байна. Зорилго нь энэ залуучуудыг энэ давхар практик дээр суралж байна. Тийм ээ. Тэр энэ маш их том боломж байгаад байна шүү дээ. Өөрөө бас ер нь дан л одоо энэ research-тэй шууд орж байгаа хажуугаар тийм internship бид нар хийх PhD гэхдээ шаардлагагүй бах те гайгүй бах те. PhD дараалал ерөнхийдөө судалгааны ажлууд хийн судалгааны өгүүлэлүүд профессортойгоо хамтарч хийж болно, бичиж болно, янз бүрийн төсөл дээр ажиллаж болно. PhD-гийн хувьд бас гайгүй. Гэхдээ яг манай сургуулийн хувьд гэх юм бол айгүй олон тийм hands-on learning буюу одоо яг тийм practic тийм боломжууд байдаг. Бас нэг гол уран гэх юм бол Innovated Iowa State гэдэг ураатай. Тэр нь болохоор яг инженер технологийн чиглэлээ одоо дэмжсэн янз бүрийн innovative те инновацлог тийм хөтөлбөрийг дэмжсэн байдаг. Тэгэхээр айгүй оюутан төв гэх юм уу. Тэр боломжууд айгүй хангаж өгдөг. Зөвхөн одоо лекцэнд суух биш. Хажуугаар нь заавал одоо лабораторид ажиллах ч юм уу эсвэл internship хийх ч юм уу те тийм хөтөлбөрүүдийг айгүй олгож өгдөг. Одоо тэр яг жинхэнэ одоо мэргэжлэндээ хамт ажиллаад хамт сураад явах бол бас айгүй хөтөлбөрөдөд дийлэнх байдаг. Iowa State гэхээр манайхан бас тийм сайн мэддгүй. Энэ Iowa State-ийн төрөний өөрөө чи ярьсан тэр инженерийн чиглэлээр ихэд л чинь эхний 50-д ордог юм байна. Дэлхийд за Америкт бол эхний 50-д гэдэг чинь бас л дэлхийд 50-д ер нь орчиж байгаа шүү дээ. Тэр нь одоо яг өөрөө чинь сурж байгаа одоо дадлага хийж байгаа салбар бол хөдөө аж ахуйн салбар дадлага хийж байна. Яг хөдөө аж ахуйн чиглэлийн салбар энэ чинь Америкт нэгт. Америкт гэдэг чинь дэлхийд 2 3 ч юм уу нэгтэл байгаа тийм. Тийм нэлээд дээгүүр ордог тийм тийм. Ялангуяа Iowa мужтай байгаас одоо яг хөдөө аж ахуй айгүй хөгжсөн муж болохоор айгүй тийм практик одоо хөтөлбөрүүд айгүй хэрэгжүүлдэг. Мондөг том боловсролчинд одоо бэлтгэж байгаа юм байна. Өөрийнхөө зүгээр яг 5 жилийнхаа төлөвлөгөөг бид нартай хуваалцвал зарим нь хуваалцахгүй байж болно. Тэрийг болоо шууд зарим нууц юм байгаа шүү дээ. Тийм ер нь бол хамгийн эхлээд доктороо одоо төгсөх маш том
тий хамгаалах, амжилттай хамгаалах. Дээрэс нь одоо бүтэн цагаар ажиллаж байгаа сургуультай. Тийм болохоор яг миний ажиллаж байгаа мэрэгжил болохоор яг миний сурж байгаа мэрэгжилтэй яг айгүй хосолсон. Яг би юу сурсан одоо доктортой сурсан мэдлэгээ энд яг практик хэрэгжүүлээд яг жинхэнэ тийм туршлага авч байгаа. Micro credentials буюу одоо micro диплом гэх юм уу одоо тийм хөтөлбөр бол яг Iowa State манай сургууль шинээр хэрэгжээд яг тэр хөтөлбөрийг болохоор яг өдөртөж авалж байгаа. Тэгээд тийм болохоор энэ чиглэлээр аягүй ажиллах сонирхолтой. Энэ чиглэлээр нэлээд туршлага хөрвүүлсэн гэж бодож байгаа. PhD доктор уучлаарай. Тасалсан. PhD доктор гэснээс нөгөө одоо энэ Америкийн нэгдсэн улсын PhD гадаад оюутан ч дотоод оюутан бай. Төгссөн өмнө чи яг нэр нөгөө конгрессийн номын сан бичигдсэн ч тэрийг мэдв. Тэр мэдээгүй шнэ. Тэгээд бэд юм билээ. Тийм PhD ч юм гэхээр дэлхийн 1 болоо 2% нь PhD гэдэг тий. Тэгэхээр чин тэр одоо конгрессийн орден тийм үү. Тэгээд тэр конгрессийн номын сан дээр чи нэр тэгээ бичигдэх юм шүү. Тэгээд эн чин дэлхийн ийм гоё. Ер нь Iowa State бол үнэхээр би бол бас олон сургуультай хамтарч ажилладаг тий. Стэ нөгөө my favorite гэдэг шиг. Үнэхээр my favorite school. Би энд 3 дахь ярьж байна. Хамгийн сүүл 2022 онд 3 жилийн өмнө ирсэн баг. Тэгээд энэ нэг хаашаач харснаг Iowa State. Зарим энд очихоор чинь өөр сургуулийн кампус тавьж байхаар яг кампустай яваад байгаа мó скол хоттой яваад байгаа мó гэж тийм ялгагддаггүй байхгүй. Энэ болохоор хаашаач харснаг тийм. Disneyland бид нар очихоор нэг Disneyland хаашаал харснаг Disneyland нэг хүүхэлтэй нөгөө нэг тийм хүүхдийн ертөнц өдөртэй адилхан. Энэ байхаар нэг хаашаа зарсан нөгөө хүүхдийн залуучуудын ертөнц нөгөө инженерчлэлийн тэр инновацлах бүр нэг тийм энерги нь өөр хэлсэн шүү дээ. Innovate at Iowa State. Innovate at Iowa. Тэр чинь одоо монголоор орчуулах юм бол шинийг бүтээе ял гэсэн үг үстэй тий шинийг илэрнэ. Яг л тэр өрөөндөө тэр л мэддэгдээд байдаг байхгүй нэ. Иргэн дээрндээ. Үнэхээр тэр инженер одоо тэр хөдөө аж ахуй гэхэд чинь бол тэр чигээрэл инженерийн тариа тарихыг заахгүй л байгаа ш мэдээж тийм үстэй. Тэр чинь жинхэнэ инженерчлийн тэр судалгаа энэ төр бол үнэхээр гайхамшигтай байх шүү тий. Тэгээд чи чинь 30 мянган гаруй оюутан байдаг лөө. Тий 30 мянган гаруй оюутан байна. 30 мянган гаруй оюутны чинь би бас ингэ сонсон. Энд их боломжтойгийн бас нэг давуу тал нь 30 мянган оюутны чинь 10 мянган сургуульд ажилт юм байна. Угаасаа сургууль нь ерөөсөө тэр энэ олон ажил хүчин бараг яг сургууль жинхэнэ ажил чинь бол нэг бараг 5-10% юм уу хүү юм шиг шүү дээ. Ихэнх нь ингээд оюутнаараа бүрдүүлдэг. Тэгэнгүүт нөгөө гадаад оюутан, дотоод оюутан бүгдөө сургуультай ажилдаг их тийм гоё боломж юм тий. Тэгээ төлбөр их боломжтой. Сургуулийн төлбөр бол одоо янз бүр ах шүү. Юу уучлаарай дитгэлэг тийм ээ. Одоо 10-аас 10 хэдэн мянган доллар. Ер нь тэгээд хүн өөрөө яг сурыг болгоё бүтээйг бол энд ерөөсө болохгүй боломжгүй зүйл гэж ерөөсө хаалга. Хүн эзэн хичээвэл заяа нь хичээгээ дээр нь Iowa бас энэ сургуулийн зүгээр давхар тий дэмжиж явах нь эзэн хичээл заяа хичээнэ гэдэг дээр энд байх юм бол давхар сургууль нь хичээнэ гэсэн тийм л өөрөө байх шиг байгаа тий. Айгүйх боломж ихтэй зөвхөн одоо кафетериа ч юм уу тий одоо ажилласаас гадна яг сургууль маань судалгааны сургууль болохоор бас маш олон профессорууд одоо оюутнуудтай хамтарч төсөөлч юм уу судалгаа хийдэг. Тэгэхээр бас тэдрийг авч одоо undergraduate research буюу одоо бакалаврын оюутны судлаач гэсэн одоо ажлуулаас болдог. Тэгэхээр 20 цаг ажилладаг тий. Ажил бол маш олон боломжууд байгаа. Маш олон одоо дэмжих одоо оюутны зөвхөн хичээллээс гадуурх одоо дэмжлэг хөтөлбөрүүд ч юм уу тий tutoring буюу одоо хичээлийн хоцрогдол ч юм уу шалгалтанд бэлтгэх туслах тийм янз бүрийн хөтөлбөрүүд бас байдаг. Зүгээр номын сан дээр нэг 111 гэж байна. Ганцаарчсан зөвлөгөө бүх мэрэгчлэр өгнө гэж. Энд чинь 100 гаруй мэрэгжил байна шүү дээ. За одоо жишээ нь би одоо юу гэдгийг жоохон кино найруулагч юм уу эсвэл юм зурдаг байвал тэрийгээ жоохон мэдэхгүй ойлгохгүй хоцрогдолтой байвал очиод номын сан дээр очихоор бүр яг тэр хүүхд зориулаад нэг зөвлөх гараад байна гэж байгаа байхгүй тийм. Яг бүх хэмийдлэг хүүхдийн төлөө. Юу хоёлаа нөгөө юу ярьлаа. Энэ би өчтөр буудлаа. За би ч нөгөө DC-гээс нэг ингээл Чикагоор дараал энэ замдаа оноолохоор олон буудал буулаа. Тэгэхдээ бас төлбөр бол эндхийхээс 2 дахин үнэтэй байна. Гэсэн мэтлээ эндхийнх нь 2 дахин хямдхан мөртлөө чанар бол үнэхээр тасархай. Саунд, жигүүзи, бассейн бүх юм гэсэн мэтлээ нэг 80 хэдэн доллар байх жишээ нэ. Яагаад тийм бэ? Ер нь амьдрах зарлах жоохон боломж юм байна тийм ээ. Ер нь ингээд нэг өрөө байр ер нь ойролцоогоор юм уу одоо
ойролцоогоор хичнээн төлбөр үнэтэй байх уу? Амьдралын уртаг бол ер нь бусад мужуудаа Чикаго ч юм уу, Иллинойс ч юм уу тэгээ бусад мужуудаа харьцуулахад хамаагүй бага. Нэг өрөө одоо one bedroom буюу одоо монголоор бол 2 өрөө байр болохоор 750-аас 1000-ын хооронд ч юм уу те. 2 bedroom, 2 bedroom болохоор 1000-аас 1200. Тэгээд дандаа шинэ барилгууд Дандаа байна. шинэ Энэ хуучин барилга байхгүй л. Аймс ч одоо тийм яахтай өөрөө жижиг хот юм да тий. Бараг аим гэдэг хот бол харагдахгүй л шинэ. Iowa State харагдаж байгаа юм тий. Тийм. Оюутны хот гэдэг болохоор бас яг Iowa State сургуультайгаа одоо юм холбогдсон байдаг. Тийм. Оюутны хот гэхээс яг би зөвхөн надад нэг энд ирээд анзаарчихсан нэг зүйл бол залуучууд маань бас үнэхээр завгүй байна тийм ээ. Өөрөө тэгээ сурлага яасан ч хичээлтэй. Тэгээд бас нэг яг нөгөө бид нар ч нөгөө Монгол арай цагтай байдаг болохоор бас нэг юм унших өөрийгөө хөгжүүлэх цаг их байдаг. Зарим зүйл тал дээр залуучууд маань тэрийгөө жоохон хаягдуулаад байна уу гэж надад ажиглагдсан. Би нэг хэрэг удаагүй л дээ нэг жил болоогүй байна. Тэгэхээр энэ бас буруу юм шиг байна. Зөвхөн миний бодлоор хүмүүс тэр өөрийгөө бас тэр өөрийгөө жоохон стрессээ тайлж одоо юу гэдгийг өөрийгөө бас нэг жоохон сулж өгөх хэрэгтэй тийм ээ. Яг үүн дээр та одоо өөрөө энэ залуучууд зөвлөгөө өгвөл ер нь яаж чөлөө цагаа дээр аюулж байна. Мэдээж одоо бид нар одоо 10 ажил хийсэн ч өглөө 8-д босно оройн 9-д унтна штэ. Тэгээ хүн цаг гаргахыг бол гарах л байхгүй тийм ээ. Тэр өөрийнхөө чөлөө цагаа одоо маш одоо оюуны одоо өндөр ажил хийж байгаа хүмүүс асар ялангуяа одоо стресстэй тайлах одоо янз бүрийн бассейнд явах ч юм уу тийм эсвэл манай сургууль бас recreational center буюу одоо би чирэгжүүлэх одоо чадваржуулах одоо төвүүд айгу хоёр маш том fitness center байгаа. Тэнд одоо фитнесээр хичээлэх ч юм уу эсвэл одоо маш олон паркууд манай хот маань айгу гоё. Тэгээд паркаар алхах ч юм уу те эсвэл найзуудтайгаа цаг өнгөрөөх. Бас манай кампусын гоё тал нь болохоор оюутнуудтай хямдралтай үнэтэй одоо bowling тоглох ч юм уу эсвэл бильярд тоглох ч юм уу. Одоо айгу олон тийм чөлөө цаг өнгөрөөх орчинг нь бүрдүүлээд өгсөн болохоор яг тэрэндээсээ одоо өөрийнхөө дуртай те юу ямар зүйл дуртай тэрнээс шалтгаалаад яг тэр төлбөр төлж байгаа resource-удаа айгу сайн хэрэглэх юм бол айгу чухал. 800 гаруй залуучуудыг дэмжих юу байдаг гэнэ. Organization гэдэг чинь одоо байгууллага юм уу? Тийм оюутны байгууллагууд. Оюутны 800 гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ? Өөрөө одоо энэ 800 дотор нь яг тухайн оюутны сонирхсан зүйл байхгүй бол 800 нэгтгэхийн нээж болно. Тийм. Гайхамшигт. Тухайн өөрөө хүсдэг хүмүүс энэ байхгүй шүү та нар энэ дээр анхаарлаа хандуул гэдэг те. Үнэхээр гайхамшигтай юм аа. Үнэхээр гайхамшигтай. Тэгээ энэ гоё газар тэгээд өөрөө ингээд сурж байгаа хүний хувьд одоо магадгүй яг өөрсөж чинь ингээд PhD хамгаалаад явж байгаа хүүхдүүдэд бас нэг зөвлөгөө өгвөл юунаас эхлэх вэ? Ер нь одоо гадаадд сурах те одоо янз юун дээр сахнаасаа бэлжүүл энэ дээрээ дараа амрууч гэдэг юм уу? Тийм. Нэгдүгээр яг хүн болгоны хэлдэг зүйл яг англи хэлнийхаа чадвар дээрээ одоо англи хэлээ сайжруулах. Дээрээс нь одоо ялангуяа докторийн чиглэлээр ирж байгаа болохоор өмнө нь судалгааны ажилд оролцсноо ч юм уу эсвэл судалгааны ажилд оролцож үзэх. Тэрийг өөрийнхөө CV-н дээрээ, захиан дээрээ, cover letter дээрээ айгу маш сайн чухалчилж бичих хэрэгтэй. Тэгээ өөрөө бас айгу сурах байгаа сургууль айгу судлах хэрэгтэй. Одоо багш нартайгаа өмнөөс холбоо барих ч юм уу те. Нэг Америкийн гоё зүйл нь яг имэйл бичгээд бол багш нараа заавал хариулцдаг. Тэр нь айгүй гоё. Одоо сургуулиасаа асуух зүйл ахын бол ерөөсөө ямар ч санаа зовлохгүйгээр шууд холбогдоод имэйл бичээд асуугаад яг асуултандаа хариултууд авах хэрэгтэй. Ерөөсөө хүнээс одоо асуух юм одоо ямар ч нэрлэлгүйгээр энэ хүмүүсийн хийх ажил нь болоо чиний асуултанд хариулах тийм болохоор ерөөсөө ямар ч нэрлэх зүйлгүйгээр өөрийнхөө судалгааг айгуу сайн хийх, багш нартайгаа холбогдох. Тэгээд яг өөрийгөө одоо open minded бэлдэх. Тэр бол айгуу чухал. Ялангуяа одоо шинэ соёл, шинэ найзуудаа одоо шинэ орчинд ирээд сурахад бол айгуу олон бэрхшээлөө, соёлын бэрхшээлүүд ч юм уу гарч ирнэ. Тэр болгонд өөрийгөө одоо дайшлаа тий одоо нээлттэй байгаа шинэ зүйлийг туршиж зүтгэхэд үзэхдээ одоо өөрийгөө бэлдэх одоо тэр open minded байх нь бол айгуу чухал. Бизнес яг нэрээ энэ чөлөөтэй консультаагаа сайцж явах бол манай дээр нэг юм кейс тохиолдсон байхгүй. Нэг хүүхэд маань энэ коллеж чинь нөгөө 2 жил болоод төгсдөг штэ.
Тэгээ яг очиод нөгөө эхлээд нөгөө очсон чинь нөгөө англи хэлний шалгалт өгөөд давхар математик шалгалт өгчихгүй тооны шалгалт өгсөн чинь жоохон муу авцсан юм байна л да. Тэгээ нөгөө юу ч нэг баг ахлах сургуулийн тооноос дундуур хөчлөө нөхөрчин гэл хичээл өгөөл яадсан ба. Манай гон сураал байдаг. Ээж чинь сургуулийн төлбөр үнэтэй шүү дээ. Жилийн аймаг зарлахаар бол 20 гараал явчихна. Өгөөлс 2 жил байсан. Үгүй нөгөө сургууль төгсгөө болсон гин. Ингээ явсан чинь нөгөө хөвчин бүр нөгөө ахлах сургуулийн тооны хичээл нөгөө ахлах сургуулийн геометр ахлах сургуулийн юмуд өгөөдсөн байгаа байхгүй. Хэврээ тэр хүүхэд консультаа эртхэн шиг уулзаад за би одоо ингэхгүй одоо би ингэдэл хөдөлж байгаа юм чинь одоо нэмэлтээр өөрөө одоо сайф те. Өстой энд байгаа нөгөө нэг номын санд байгаа one on one одоо нэг ганцаарсан сургалт аваад байсан бол тэр хүү 2 жил одоо хингэх боломжтой. Тэгэхээр яг дөрөв өөрийн хичээлдэг нэрээ энэ нээлттэй харилцаа бол маш чухал шүү. Ичээд байх юм байхгүй нөө сурахаас битгийж идгээс битгийж гэж өгөөдөг шиг. Ерөөсөө энэ консультаа тулж за миний одоо дүн юм байна би яагаад юун дээр анхаарах вэ гэдэг нь маш чухал тийм ээ. Маш чухал шүү. Тийм маш чухал. Тэгээд бас одоо энэ бас л яг одоо бакалаврын оюутнууд ирж байгаа бол бид нартэй л адилхан 18-тай одоо найзууд байгаа тий одоо шинээр ирж байгаа. Хүн болгоо ингээд яг одоо байршлаа тогтоох одоо яг суралцах одоо эндээ дасах юм байгалаар яг тэрэн зориулсан хөтөлбөрүүд байдаг. Тэр нь зөвхөн одоо гадаад оюутнуудад бас тусдаа бас нэмэлтээр байж алдаг. Гэхдээ бас ер нь бүх оюутнуудад зориулсан нээлттэй тийм хөтөлбөрүүд одоо time management одоо цагаа яаж зохицуулах вэ гэдэг сургалтаа удаж байдаг. Одоо санхүүгээ яаж зохицуулах вэ? Яаж одоо тэтгэлэг хөтөлбөрт одоо хувийн хөгжил тийм хувийн хөгжлийн тийм сургалтууд бас айгүйх явдаг. Тийм болохоор тэр хөтөлбөрүүдэд айгүй цагаа тийм зохицуулаад суралцаад явах хэрэгтэй. Ерөөсөө бүх хүн л одоо бүх одоо оюутнууд яг адилхан одоо асуудлуудтай тулгарч байгаа болохоор ерөөсөө зүйл байхгүй асуух хэрэгтэй тийм. Манайх ч бас нэг жоохон дотгошоогоо байх гэдэг тал байдаг. Тэргээс хаан нээлттэй л хайчих хэрэгтэй юм шиг байна тийм. Тэр нэг хоол ярьсан чинь ерөөсөө жоохон ярьж байгаа хоол бодогдоо. Энэ кафетери хідэн кафетери байгаа юм байна. Чи ч одоо тийм нэлээ бавар би нэг кафетерид орсон ч юмсан энэтхэг хоол исэн суши байсан. Хэд байгаа юм. Ер нь бол яг ISU dining гэдэг одоо бүр том одоо департамент байгаа. Миний өдгөр бол бараг 10-аад кафетери байгаа. Харин тэгж би ядсан байхгүй. Тийм тэгээд өдөр алга одоо менюнууд нь солигдсон тий. Тэгээд одоо хоолны шимт хийжээл одоо бүх юм вебсайтнаас нь харж болдог. Тийм тэгээд оюутнууд хөнгөлтэй үнээрээс хоолоо авч гайхамшигтай тэр нэг тус-тустай л байт юм шиг өөрийнх нь сонгол тэр кафетери хоол гэдэг нь зарим нь арай нэг жоохон төлбөр арай жоохон өндөр зарим нь арай бага те. Гэтэл тэр хоолны чанар манар тэр сонголт Монголд бол зүгээр одоо юу world class байгаа байхгүй те. Өөр чи одоо биднэрт нэг жоохон нэг миний асуугаагүй нэг за энийг нэг хэлчмээр ч юм уу тийм бодол байвал бидэртээ хуваалцаач. Би чинь бас бүгдийг асууж чадахгүй шүү дээ. Ер нь бол одоо хуваалцъя гэж бодож байсан юм да ярьсан гэж бодож байна. Тэгээ ер нь бол яг шинэ соёлд ирж байгаа бол айгуулан найзуудтай болно. Тэгээд найзууд одоо зөвхөн одоо Америк найзууд биш олон улсын одоо маш олон газруудаас энд IOS-д одоо ирж суралцдаг. Тийм болохоор бас олон улсын найзуудтай болоход бас open minded тэгээ айгуу бастай одоо хамтарч ажиллах тийм скиллүүдээ айгуу хөгжүүлдэг. Тэгээ тийм болохоор Монгол оюутнууд бол айгуу хичээлтэй айгуу нэрэмтгий. Гэтэ бас өөрийгөө well-being буюу одоо тэгээ өөрийнхөө сэтгэл санаагаа бас тайвшруулах, тийм стрессээс халах, найзтайгаа уулзах тийм ажлууд, тийм одоо активитүүдэд бас оролцоорой гэж. Тийм шүү дээ. Баярлалаа. Явж тэгэл дурсамжлуулдсан юм билээ шүү дээ. Ер нь бол өөр юу ч үлддэг юм билээ. Дигрийг тийм бакалаврын зэрэгээ авна. Гэхдээ хажуугаар нас маш олон одоо туршлага хуримтлуулж байгаа гэдэг юм. За маш их баярлалаа. Ингээд бид нар цаг заваа гаргаад одоо энэ PhD бас их завгүй үед ингээд бид тэгээд саналыг хүлээж аваад энэ дээр жуулцсанд их баярлалаа. Тэгээд өөрөө чинь цаашдын сурлага хөдөлмөрийн ажил үйлсийн ер нь одоо бүхий л одоо хүсэж байгаа, бодож байгаа бүх юм чинь сайхан сэтгэжлэн бүтэх угаасаа бүтэх бах. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа. Би одоо магадгүй дараа жил дахиад ээж магадгүй шүү. За өшөө өөр төлгөө мөглөө имигээ ингэслэг аялаас зөндөл ярих юмтай байх байлгүй дээ тийм ээ. Өнөөдөр 10 сарын 31 тэгээ намар их гоё болох юм аа тийм. Энэ намар хамгийн гоё үйлрэл тийм. Хамгийн гоё үйлрэл тийм. Одоо эн чинь ингээ хаал ивэн.
тий Halloween тэгээд 11 сар ерөнхийдөө Аимшиг тийм кино. энэ тавтай байж байгаа. Нэг аимшиг киноны үйлрэл те. Тий. За тэгээд нөгөө юу лээ? Юу Thanksgiving. Тэгээд Christmas гэдэг ингээд Тий. яг энэ одоо яг энэ мөч бол ингээд л өстой битүүл яг Америкийн хамгийн гол сараад Хамгийн гоё өдөр. гоё үйлрэлээд нь те. Тий. Сайхан дорсомжтой гоё шүү нэр юм. За баяр. Уучлаарай тэгээд айгуу цав цагаан болсон шүү дээ гэнэсэг. Яг энэ хэсэг цам цам ямар гоё юм бэ? Ямар гоё юм бэ те. Ингээд засан дээр нь баг ингээд ирэлдэ. Том юм яа өстой чи ингээд тойрох юм бол өдөр дуусахгүй юм байл шүү. Оо тий айгуу. Тэр Тусаар л ингээд. автобусаар л явахгүй. Тэр футбол стадион чи машинаар явсан шүү дээ. Шинж 10 минут болчихсон. Тэ үнэхээр гайхалтай. Кампус айгуу том тий. Тэгээд энэ байшин барилгууд дээр рэшо ихэнх сургуулиуд чинь ингээд айгуу давчин байдаг шүү дээ. Баг ингээд нар гардгаа. Эн чинь ингээд нэг стена газар бид нар бол нэрэ тэ нэг хөдөө аж ахуй одоо юу гэдгийг газрыг бол жинхэнэ утгаар нь зөв зохистой хэрэгжилж байгаа юм сургууль ах шиг байна тий. Тэгээд Land Grant гэдэг одоо Америкт бас нэг институтийн төрлийн Land Grant Institution гэдэг байгаа. Тэр нь болохоор одоо Конгрессээс одоо өгсөн газар дээр одоо тухайн одоо мужийнхаа боловсруучны бэлтгэх зорилгоор одоо газрыг одоо улсаас аваад тэгээд байгуулагдсан сургууль. Тийм нэлээд хэдэн сургуулиуд байгаа Америкт аяараа. За баярлалаа амжилт хүсье. Зөндөө баярлалаа. Thank you. Бидний цаг заваа өөрийн сурсан мэдсэн туршлагаасаа харамгүй хуваалцсан амар жаргалтай дахин баярлаа гэж хэлмээр байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.